Монголын анхны олон нийтэд чиглэсэн баримтад нэгт хуурамч мэдээллийн эсрэг гишүүнчлийн хөтөлбөр эхэллээ. Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үр төвийн дэргэдэх Монголын баримт шалгах төвөөс хуурамч мэдээллийг бууруулж мэдээллийн манипуляцид автдаггүй хэрсүү хэрэглэгчийг олон болгох зорилготой гишүүнчлийн хөтөлбөрөөр зарлах нээлттэй удирдлагыг зохион байгууллаа. Гишүүнчлийн хөтөлбөрийн нээлтийн хэлэлцүүлэхээр хуурамч мэдээллийн хор нөлөө түүнээс сэргийлэх, олон нийтийн мэдээллийн боловсролд хувь нэмэр оруулахад чиглэсэн шийдлүүдийг хүндэн ярилцлаа. Гишүүнчлийн хөтөлбөрт нэгдснээр хэрсүү гишүүдийн хүрээлэлд орж жил бүр баримт шалгах үйл ажиллагааны тайлангаас өөрийн өгсөн хандив дэмжлэгийн үр шимээр хичнээн хуурамч мэдээллийг залруулж олон нийтэд ямар эерэг нөлөөлөл үзүүлснээ харах боломжтой юм. Мөн баримт шалгалтын сургалтуудыг үн төлбөргүй авч зөвхөн дэмжигч гишүүдэд зориулсан мерч бүтээгдэхүүн хүлээн авна. Цаашлаад энэхүү хүрээллийг хамруулсан уулзалтуудад урилгаар оролцох, санал зөвлөмжөө хүссэн үедээ өгч хэрэгжсэн тохиолдолд үр нөлөө хэмжүүлэх зэрэг өгөөж хүртэх боломжтой. Хамгийн гол нь таны дэмжлэгээр хүн бүрийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэх, нийгмийн итгэлцлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаагаар хэрсүү иргэдийг илүү олон болгож төлөвшүүлэх нь урт хугацааны бодит үнцийг таны нийгэмдээ оруулж буй хувь нэмэр байх юм. Membership MFCC цэг хэмээн хаягаар орж гишүүнчлийн хөтөлбөрт нэгдээрэй. Баримтад нэгд.